Монголын сагсан бөмбөгийн холбооны Under 17 насны өсвөр үеийн аврах шалгаруулах тэмцээн Дархан хотын United Arena-д зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 13 баг, нийт 720 гаруй тамирчид эх орны өнцөг булан бүрээс хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөхөөр цуглажээ. Дархан аймаг 2024 оноос эхлэн жил бүрийг өсвөрийн тамирчдыг дэмжих жил болгон зарласан энэ хүрээнд 2 дахь жилдээ өсвөрийн сагсан бөмбөгийн улсын аврах шалгаруулах тэмцээнийг Дархан хотноо зохион байгуулж байна. Мөн Дархан аймагийн онд 10-аас доошгүй өсвөр үеийн улсын аврах шалгаруулах тэмцээнийг United Arena-д хүлээн авахар төлөвлөд байна. Тэмцээнийг спортыг дэмжигч Дархан нэхий компани 16 дахь жилдээ ивент тэтгэн ажиллаж байна. За Дархан аймаг Дархан United Arena гэж зөвлөмөр ордонтой болсон. За энэ ордны үйл ажиллагаан дээр бид нар энэ жил 25 онд улсын аврах шалгаруулах тэмцээнийг ялангуяа өсвөр үеийн залуучуудын тэмцээнийг нэг 10-аас доошгүй тэмцээн урлаа нэг авнаа гэдэг ингээд төлөвлөсөн. За өнөөдрийн хувьд бол энэ 3 дахь тэмцээн болж байна. За тун удахгүй 4 сард бас чөлөөтөхийн олон хотын олон улсын тэмцээн зохион байгуулагдана. За энэ бүхэн бол энэ ордныхоо үйл ажиллагааг сайжруулж хүүхд залуучуудыг энэ спортоор хичээлэх боломжийг нээх зорилготойгоор олон нийтэд хүргэж байгаа юм үйл ажиллагаа гэж ойлгож байна. Цаашдаа Дархан аймагт өвлийн спортын ордон, за мөн олон бусад төрлийн спортын ордонгууд ашиглалтанд орсноор энэ хүүхд залуучууд чөлөө цагаа спортоор бие биелдрээ хөгжүүлэхэд хөв нэмрээ оруулах болно гэдэг итгэлтэй байна. 40 эрэгтэй баг маань 1300-д орсон. Тэгээ зооноос 2 баг гараад дахиад зоонд орж байгаа учраас одоо энэ эхний хэсгийн тоглолтууд бол ер нь дайжгүй явагдаж байна. Хоёр дахь хэсгээс бол нэрэн шилэн өрсөлдөөн гарах бах. Тэгээ тэндээс хоёр дахь хэсгийн тоглолтоос нийтдээ 18 баг үлдэж байгаа. Тэгэхээр ер нь нэлээд ширүүн тоглолтод үргэлжлэн явагдахаа гэж бодож байна. Шилдэг эрэгтэй эмэгтэй тамирчид, тэгээд шилдэг гарааны 5 тамирчин гээд нийтдээ ер нь шилдэг эрэгтэйгээс 6, эмэгтэйгээс 6, тэгээд шилдэг дасгалжуулагч нар шалгарна. U17 наснд оролцож байгаа хөдөө орон нутгаас ирсэн баг тамирчтай амжилт хүсэж байна. Дархан хотын энэ аренад одоо анх удаа орж ирж байгаа их гоё арена болсон байна. Тэгээд энэ сайхан ордонтой болсон нийт дарханчуудаа юуны баяр хүргье. Тэгээд би өөрөө өвцөө мазалаа гэж багийг эрэгтэй багтаа ирсэн. Тэгээд хүүхдүүдийн ур чадвар бол сайжирсан байна. Тэгээд манай холбоо маань шинжлэхдээ одоо сүүлийн дасгалжуулагчийн семинар болоод одоо 18 нас хүртэлх тэмцээнийг дандаа хувийн хамгаалтаар тоглоулдаг болсон. Тэгээд хүүхдүүд энэс их хувийн ур чадварыг сайжирч байгаа. Довтлогоо болон хамгаалтын ур чадварууд нэлээд сайжирч байна. За нийт ингээд оролцож байгаа өсвөрийнхаа 17 насны улсын аврагын бүх тамирчдаа ингээд амжилт хүсье. Бид бүхэн 17 дахь жилдээ ерөнхийдөө энэ өсвөрийн аврах шалгаруулах тэмцээнийг уламж тулгын зохион байгуулж байгаа. Сүүлийн 2 жил нь бол улсын аврагын хүрээнд, асар өргөн хүрээнд зохион байгуулж байгаадаа онцлогтой байна. Нөгөө түгээр бол залуу үеийн тэмцэл, харилцан итгэлцэл нь бол Монголын залуу үеийн сагсан бөмбөгийн ирээдүйн бүтээх үндэс болно гэдэгт бол бид нар маш их итгэлтэй байгаа. Бүх баг тамирчдаа амжилт хүсье. Дархан нэхий компани зүгээс. Талбайн эзэн баг буюу 16, 17 насны Дархан United эрэгтэй эмэгтэй багийн тамирчид өнгөрсөн жилийн амжилтаа ахиулахаар оролцож байна. Мөн хамгийн холын аймаг буюу Баян Хөлгийн Ховд аймагаас баг тамирчид зорин иржээ. Айнуудын тэмцээнд Дархан хотын зохион байгуулсан баяртай байна. Тэгээд манай Дархан United багаас орж байгаа. Өмнө жил жишээ нь тэмцэн энэ жил амжилтаа ахиулахад бол бэлтгэж маш бэлтгэж орж ирсэн. Багууд өмнөхөө бол бэлтгэлийн сайн чанга ирсэн байна. Манайх тэр дээр нас ялгаагүй бэлтгэлийн сайн гэж чанга өрсөлдөө. Дархан United багийн онцлог бол ер нь бол Монгол коучтэй тэгээд ер нь оюутны лиг дасгалжуулж ирсэн болохоор илүү тийм багаараа бүх тамирчид оролцсон тийм тоглолт. Сэтгэлдэл өндөр манайхыг тоглонгууд хүмүүс айгүй хэрж дэмж байгаа. Өнгөрсөн жилийн амжилт бол шилдэг 8 дээр молторсон. Тэгээ энэ жил амжилтаа ахиулаад медаль авна гэж бодож байгаа. Өрсөлдөж буй нийт баг тамирчдаа амжилт хүсье. Тэмцээн 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэлээ.